Сайн байцгаана уу? Гэрэтл мотор компани Албасны дистрибьютор компани дээр бэлэн борлуулагч хаваал H5 загварыг худалдаа авахар төлөвлөж байгаа болон сонирхож байгаа хүмүүстээ энэхүү гарын авлага видеог хүргэж байна. За энэхүү автомашины хувьд гэх юм бол нийт урт нь 5190 мм, өргөн нь 1905 мм, за өндөр нь 1835 мм байдаг. За харин газраас тэнхлэг хоорондын зай нь 22.4 мм, за дугуй хоорондын зай нь 3140 мм байдаг. Энэхүү автомашины хувьд Siberi стандартын халах хөрөлт системүүдийг өөртөө бүрэн шингээсэн. За мэдээж та бүхний одоо харж байгаа шиг уртлын салхины шилрүү цацах уртлын хушуу хална. За мөн уртлын шил, өрүүл, тойл гэдэг энэ автомашинд халахгүй зүйл гэж байхгүй. За та бүхний одоо уртлын шилэн дээр байрлаж байгаа, голын хэсэгт байрлаж байгаа төв мэдгэж системийн камерыг та бүхэн харж байна. За энэгээр та бүхэн застай зам, бороотой зам, за мэдээж уртлын цагаан зураас cruise control гэдэг бүхэл зүйлийг мэдгчээрээ дамжуулж төв камертай хүлээж авдаг гэсэн үг. Мэдээж энэ автомашины хувьд 360 камертай, хоёр талын тойл болон урд хойдлын ингээд 4 камераас бүрдсэн. За хойшлоод бариулны хувьд уламжлалт ил бариултаа болж өгсөн байна. За доошлоод гишүүрийн хувьд цохил шингээх материалаар хийгдсэн нийт 250 кг-ийн даацтай. За энэхүү гишүүрийг хийж өгсөн байна. За ингээд хойдлын хэсэгтээ танилцъя. За хойдлын хэсэг дээр хойд GoPro-н дээр 4 мэдрэгчийг сурлуулж өгсөн байгаа. За энэ хүү мэдрэгч нь таны паркинг хийж явах үед хойно ямар нэгэн саад мэдрэхэд таны уртлын хянах дээр танд мэдээлэл очих болно. За бидний түрүүний ярьсан хойдлын камер та бүхэнд одоо харагдаж байна. За камераас доошлж ирэхээр за энэ та бүхэнд одоо харагдж байгаа жижиг нүхээр та бүхэн одоо запас дугуйгаа доошо манилда буулна гэсэн үг. За дахиад доошо буулгахаар доотлын хэсгнээс та бүхэн борхоовоо сурлуулад за борхоовоо цааталд 4 үйлдвэрийн нөхтэй байгаа. Та бүхэн өөрийн хүссэн хэмжээтэй борхоовоо сурлуулад хүссэн чиргүүлээ чирэх боломжтой. За одоо хаваал H5 загварын хамгийн том давуу тал руу орцгоё. Хойдлын хаалганы хувьд гэх юм бол дээшээ онгойдог автомат хаалгатай болж ирсэн байна. За хойдлын тэршний багтаамжны хувьд энгийн үедээ 700 литр, 2 дугаар игнэний суудлыг урагшаа унгааснаар 2100 литрийн багтаамжтай. Ингэснээр та бүхэн бас аялалд гэр бүлээр явахдаа хангалттай хойноо ураад унтаад явах боломжтой. Мөн дотоод зай талбайгаа маш ухаалгаар шийдсэн шийдэл байгаа. За энэ нь доотлын давцан сөхөөд 6 төрлийн нэг юм зай байна. Та энэ чинь хагарах зүйл болон ойр зуунд багтах хэмжээгээр юмнуудаа барилуулад хийчих болно. Та бүхэн бас аялал зугаалгаар гэр бүлээрээ явдаг, найз нөхдөйгөө илүү их цаг завыг гаргадаг. За дээрэс нь жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн тохиромжтой автомашин болж ирсэн байна. Чатгамны багтаамжны хувьд гэх юм бол 80 литрийн багтаамжтай. За моторын хувьд Euro 5 болохоор та бүхэн бензин голохгүй 92 хийх боломжтой. Мэдээж та 80 дээрээс нэмэлтээр дахиад 80 литрийн багтаамжтай банкыг суйрлуулах боломжтой. Ингэснээр та илүү хол замыг энэхүү автомашинтай илүү тухтай тулдаад гэсэн үг. За моторын хувьд гэх юм бол 2.0 single turbo. За цуваа 4 цилиндртэй. За хороодны хувьд урагшаа 8 шатлалт гидромеханик хосолсон. За Германы алтарт хороодыг тавьж гисэн байна. За та бүхний харж ажиллан за аккумуляторын хувьд гэх юм бол 70 ампертай. За бас л Германы алтарт брендийн аккумуляторыг тавьж гисэн байна. За цахилгааны хувьд гэх юм бол бүх утас болон компьютерийн хувьд бас Германы алтарт брендийг тавьж гисэн байна. Машины багтаамжны хувьд гэх юм бол за би миний хувьд гэх юм бол метр 80-тай. За уртлын хэсгээр яг өөртөө тааруул суугаад бол ингэж сууж байна. За дээшээ таацны хувьд бол нэг 15-аас нэг 20 см бол хангалттай зайтай байна. За одоо хэдүүлээ хойдлын хэсгээр ороод яг сууж үзье. За автомашины хувьд бол илүү урт болж ирснээр ер нь бол бусад автомашинуудыг бодвол хамаагүй том зайтай. За миний дөнгөс сая урд сууж байхад яг боломж юм байсан. За урагшаа бараг 20 гаруй сантиметр үлдэж байна. За энэ ч бол баг ингээд хөлөө жийгэж унтаад явах боломжтой. За хойно сууж байгаа хүмүүс эндээс нэмэлтээр суудлаа халаач болж байна. За тэгэл бүх тохиргоонуудыг хойноос халаач байна. Мэдээж USB оролт, за хөл доороос болон урдаас, за дээрээс гээд бүхэл төвшөнд парны халаагаар байгаа. За хэдүүл одоо автомашиныхаа салааны хэсэгтээ танилцъя. За уртлын хэсгээр 12.3 инчийн за мультимедиа дэлгэцтэй. За энэхүү дэлгэц нь Apple CarPlay болон Android-ийг дэмжинэ. За мөн дээрээс нь ухаалаг систем болон аюулгүй байдлыг тогтооход эндээс хянаад явах боломжтой. За доотлын хэсэг дээр ил байрлаж байгаа парны системүүдийн урьдчилгууд орж ирсэн байна. За мэдээж эхнийх нь бол за унтраач асаах, за хоёр дахь нь авто дээр тавих, за
аюулгүй гурвалжин байна. За air condition болон урд хойдлоо шилрүүлэгч оруулж гисэн байна. За 360-ийн хувьд за эндээсээ шууд камер руугаа орох боломжтой. За эндээсээ бүхэл саадаага харчих боломжтой. За багажийг бол дотор талаасаа нээж болон хаах боломжтой. За энэхүү автомашины хувьд гэх юм бол залгах салгадаг мосттой, төвийн хүндрүүлэгчтэй. Мөн ухаалаг дэлгэцтэй холбогдох. За мөн дээрэс нь таны утсыг цэнэглэх 2 USB оролтыг оруулж ирсэн байна. За хажуу талд нь 12 вольтын тавхины асаагууртай. За та ойр зургийн болон утсаа за энэхүү тавир дээр бас тавиад явах боломжтой. За голын консоль хэсгээр эжрахны хувьд гэх юм бол мэдээж хоёр баруун талын жигүүрт нь бол судал халагчуд, зүүн талын жигүүрт нь за авто холт болон за хөл амраач гэж зарим хүмүүс хэлдэг тийм ээ. За тэр барилж байна. Урт талд нь кардан барилж байна. За голын эжрахны хувьд гэх юм бол анлокийг гаргаад хойшоо татснаар мэдээж автомашин дээд орж урагшаа хөдлөхөд бэлэн болно. За та ухрах араандаа хийх юм бол анлоко дараад урагшаа төлгөн. Ингэсээр таны автомашин арта болон ухрах араагаа орно гэсэн. За парклах үед хамгийн хялбараар эжрахныхаа дэвтэр дээр дарна. Ингээд автомашин парклана. За өрөөлөө консолийн хэсгээр зүүн талд энэ cruise control болон за өрөөл халагч дээр барилж өгсөн байна. Харин баруун тал дээр бол утас ярих болон за дууга чангалах хэдрийг консоль хэсгээр байрлуулж өгсөн байна. За гидро механик урагшаа 8 шатлалаар за механик аргаар энэ дээрс та бүхэн нэмээд хасаад явах боломжтой. За урд талд нь гэх юм бол салхины шил арчигч болон дохооны жаккот барилж өгсөн байна. За мэдээж жолоочийн зүүн талд гэх юм бол за зорчигч болон за өөрийн шил дөрвөн цонхыг нээж хаах болон за уртлын 2 тойлыг эндээс удирдах боломжтой. За баруун тишлээд уртлын хянахыг гэрлийг нэмж багасгах, за уртлын их гэрлийг дээшээ дойшоо болгох, шавралтын системийг автоматар унтраах консолидыг хийж өгсөн байна. Голын тойл нь автоматар гэрэл бууруулагчтай. За арталт нь харагдж байгаа USB оролт бол та бүхэн эндээс тогоо аваад хар харьцаа сөрүүлэх боломжтой. Хаалганы хавц болгон дээр энэхүү даслагнуудыг байршуулж өгсөн байна. Ингэсээр та гарт ойрхон ус ундаа ойр зүрийн эд зүйлсүүдээ хийгээд явах бүрэн боломжтой. Хаваал H5-ийн хувьд оффроуд аялал болон гэр бүлийн аялалд тохирсон автомашин учраас за дээдлийн дээвэр дээрээ мөрийг барилуулж өгсөн байгаа. Энэхүү мөрөн дээр та өөр тохирсон давцаа ачаа болон боксыг тавин аялалд явах боломжтой. За мөн за доотлын хэсэг дээр за мотор хоропыг дуустал 3 мм-ийн зузаантай төмөр эвлэгч хамгаалттай. Ингэснээр та хад чулуун зогсонч доотлын эдээ ингээ хамгаалах боломжтой. Мөн бүх явахын данг нь зэврэлтийн эсрэг дүрхлэгтэй. Хаваал H5 загвар нь 119 сая төгрөгийн үнэлгээтэйгээр JWM Mongolia-гийн шоурумууд дээр албан ёсны хэрэгтээ борлуулагдж байна.